Нэг энгийн юм шиг болтлоо нэг ойлголт байна л да. Хорт хавдар гэдэг өвчин ямарваа нэгэн шинж тэмдэг илрээд эхлэх юм бол тэрийг үзүүлэхэд бол нэгэнд оройтсон байдаг. Тэр бол тодорхой. Энэ их чухал ойлголттой. Одоо өнөө өвчин гэдэг үгийнхээ утгыг харахаар чи өвдөх гэдэг байгаа шүү дээ. Тэнгүүт ер нь дээхэн үед бол шинж тэмдэг хүлээгээд шинж тэмдэг өгөнгүүт за эмнэлэг явъя гэдэг байсан бол одоо бол шинж тэмдэг өгчүүл оройтсон гэдэг байгаа шүү дээ. Энэ их чухал ойлголт. Тийм учраас одоо хүн болгон насны нэг тодорхой тогтоосон нас байдаг. Тий одоо тэдэн нас хүрсэн хүн жил болгон эрүүл мэндийн үзлэгт заавал орж явах хэрэгтэй. Тэгжээж хэрвээ тэр хүнд ямарваа нэгэн эмгэг хавдарч бай, хавдрын босч өвчин бай. Тэр нь бол одоо эмчлэгдэх боломжтой шатанд онцлогддог байхгүй. Хорт хавдар гэдэг өвчин дээр бол тодорхой эрсдэл хүчин зүйлүүд байдаг. Одоо би жишээ уушны хавдар жишээ аваад ирээ л да. Тамхи татдаг хүн. 20 ба түүнээс дээш тамхи татсан хүн бол уушны хавдраа өндөр эрсдэлтэй гэж үздэг. Тэр хүн бол одоо 50 нас хүрлээ. Тамхи татж байгаа бол ерөөсөө би тэр хүнд уушны хавдар ус эрсдэл байна гэж үзээд жил болгон заавал эрт илрүүлэх шинжилгээнд орчих хэрэгтэй. Үзлэгт орчих хэрэгтэй. Тэгжээж л одоо тодорхой шатанд нэмжлэгт боломжтой шатанд нь барьж явна гэхээс ханиахыг хүлээгээ, цэр гарахыг хүлээгээ, цээжээр өвдгийг хүлээх юм бол энэ зөвхөд бол ойлгогдсон. Би тэр хавдар судлалын үндэсний төв дээр нэг бичлэг хийж ирсэн. Өвчтнүүд нөгөө хагалгаагаа төлөвлөж ирсэн шүү дээ. Тэгвэл тамхи татдаг гэж хэлэхээр нь та ингээд тамхи татахгүй тэд тончоод хүрээд иргээд явуулаад байсан аахгүй. Тэгэхээр яг тамхи татдаг хүн уушгины хорт хавдрын одоо хагалгаанд орох боломжгүй байдаг юм уу? Зөвхөн уушны хавдар гэж хэлэлтгүй. Одоо амин чухал эрхтний хорт хавдрын мэсцлийн эмчилгээ сонгосон тохиолдолд тэр хүн мэсэлд ороход бол хэрвээ тамхины хэрэглээ байгаа бол бид нарыг дагаж мөрддөг олон улсын өдөртөмжийн дагуу тэрийг хориглодог. Зарим газар зарим өдөртөмжөөр 30 хоногоор авч үздэг, зарим өдөртөмжөөр 60 хоногоор авч үздэг. Тэгэхээр тэр хавдрын өвчтөнд бол тэр цаг хугацаа амар үнцэнтэй үү? Тэглүү байх. Мэдээж хавдар манай миний эзэн хагалгаанд орох гэж байна. Би ингээд хавдар төр зогсчихъя гэж тийм юм байхгүй шүү дээ. Гэтэ яг шинжилгээний үндэстэй л дээ 30-60 хоногийн дотор бол хорт хавдрын явц хэмжээ нь бол бүр бас тартагтай хүрэхгүй бас боломжтой гэж үзээс судлагдаж хийж байгаа. Хэрвээ тамхи хэрглэж байгаа үед мэс засал эмчилгээнд орох юм бол мэслийн дараа тэрнээс ноцтой аюултай хүндрэлүүд гарах эрсдэлтэй амь насанд нь аюултай байдаг учраас тийм шийдвэр гаргадаг.